27 настай хүүхдийн байгуулсан 2 жилийн өмнө байгуулсан компанид Эрдэнэтийн 49%-ийг засгийн газар шилжүүлж өгсөн байгаа. Гэхдээ тэр нь монгол хүн байгаад би бас баярлж байгаа. 27 настай монгол хүү байгаад би баяртай байгаа. Гэхдээ Монголын 27 настай хүүхэд биш, би 3 сая иргэнд төлөөлөх болов уу гэж боддог. За дор хаяж Монголын топ 100 компани нийлээд энэ 49%-ийг авсан бол би Монгол улс авлаа гэж хэлнэ. Энийг авахдаа засгийн газар тэргүй ээлжинд худалдаж авах эрхээсээ татгалзахдаа улсын их хурлтайгаа зөвшөөрсөн бол 14 хоногийн дотор сонгуулиас өмнө яаруу санд руу шийдвэр гаргах биш, сонгуулийн дараа нухацтай ярьсан бол энийг ултай суурьтай шийдвэр болжээ гэж би бодох байлаа. Орос техээс ирсэн бичиг дотор сонгуулиас өмнө хариу явуулаарай гэсэн хугацаа байхгүй. Бид ийм санал явуулж байна, танах ямар бодолтой байна вэ гэсэн бичиг байна лээ. Тэгэхээр ингээд бүх юмыг нууцаар хийдэг чинь хардлага дагуулад байгаамаа. Дубайн гэрэг арт түмнээсээ, намын бүлгээс, эрх баригч хүчнээсээ нууж яагаад хийсэн. Эрдэнэтийн 49%-ийг авах 27 настай хүүхдэд шилжүүлэх асуудлыг бүх шийдвэрийн нууцаар хийсэн. Энэ нууц юм болгоны цаана хулгай, хардлага, сэрдлэг яваад байгаа. Энийг засаж залруулахын тулд өнөөдрийн хэлэлцүүлэг боллоо гэж би харж байгаа. Худалдаа хөгжлийн банк энэнд оролцсон. Орхон захирал энд оролцсон засгийн газрын хурал дээр орхны хэлсэн үгнүүд протоколтойгоо байгаа. Яг орхны үгээр сайхан бэлэг шийдвэрээ гаргаад явсан байна. За тэр битгий хэл. Худалдаа хөгжлийн банкны туузын дарга нэг дуулдаг баха. Эрдэнэ бэлэг гэдэг хүн энэ улс төрчдөд олон жил авилга хахуул өгч явсан гэдэг нь тогтоогдож байгаа, яригдж байгаа. Аль аль намууд руу хэдийн хэмжээний мөнгө төгрөг өгснөй ч одоо улс төрчид тоотой баримттай нь ярьж байгаа. Тэгэхээр одоо тэр Эрдэнэ бэлэг гэдэг хүнийг энд ирж одоо юма ярих ёстой гэж би харж байгаа. Үлгэрийн баатар шиг нуугдаж тоглодгоо одоо болий. Сахал Эрдэнэ бэлэг гэж нэг хүн байдаг гэж. Тэрийг тойрсон нэг бүлэглэл, улс төрийн бүлэглэл Эрдэнэтийн 49%-ийг Монгол, Орос, Вьетнамтай, дархаг хөтөлтэй бүгдийн залгисан. Одоо бүх юм хуулийн дагуу явсан уу гэдгийг шалгах цаг болсон гэж би хэлмээр байна. Худалдаа хөгжлийн банктай Бацандан миний бие ашиг сонирхлын зөрчил ерөөсөө байхгүй. Хаяа надад 5 саяын зээл өгдөгт би бас баярлж авдаг илэрхийлье. Гэхдээ энэ Эрдэнэттэй холбоотой энэ асуудлыг Монгол улсын их хурл тодорхой болгож асуудлыг нэг тийш шийдэх ёстой. Тэр 27 настай хүүхэд худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авч авсан байна лээ. Монгол улсын жирийн 27 настай хүүхэд очоод 200 саяын зээл авъяг бол худалдаа хөгжлийн банк өгөх үү? Би эргэлзэж байгаа. Энэ болгоныг бид наривчлан шалгаж, эцэслэн шийдэх ёстой. Засгийн газар хууль бусаар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалцсныг тодруулах ёстой. Олон хууль бус шийдвэр гаргаж худалдаа хөгжлийн банкыг тойрсон энэ нууц бүлэглэлд, хувилдааны бүлэглэлд давуу эрх олгосныг тодруулах ёстой. 3 сая Монголын ард түмэнд ашигтай шийдвэрийг гаргах ёстой. Хууль бус шийдвэр процесс нь өөрөө хууль бус явсан бол эцсийн шийдвэр нь хууль бус байдаг. Энэ болгоныг хууль ёсны болгох зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Зөвхөн худалдаа хөгжлийн банкнд, ганцхан худалдаа хөгжлийн банкнд засгийн газар 500 саяын бонд аргах эрхийг өгч байгаа. Монгол улс 10 хэдэн банкт. Хөгжлийн банкны олон зуун тэрбум төгрөг зөвхөн худалдаа хөгжлийн банкаар эргэлддэг болсон. Энэ болгоныг юу гэж ойлгох вэ? Тэгэхээр худалдаа хөгжлийн банкыг энэс зугтаалгах, нуух, бултуулах арга байхгүй. Худалдаа хөгжлийн банкны ард байгаа улс төр бизнесийн бүлэглэлийн хувилдааныг нуухаах ямар ч боломжгүй. Монголыг цэвэрлэе, Монголыг янзлая, Монголоо аврыг гэвэл энэ бүлэглэлүүдийн савраас их орно аврыг гэвэл энэ асуудлыг ил тод ярихаасаар арга байхгүй. Тийм учраас талууд хүлээстэй ухаалгаар ойлголцын замаар энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тэгээд ажлын хэсэг байгуулах ёстой гэдэг саналаа дахиад хэлье.